Хулгайч нарт бол хамгаа өгөхгүй. Тэгээд даваадлаа найздаа бас хэлье. Минь ажлаа өгч шалгуулаа гэдэг үгээ над Нямбатартай л хэл. Яг гэвэл даваадлагын хөшигний ард бол шулуухан хэлэхэд Нямбатар байна. Энэ хүн миний санджаар 2023 онд лөө Ногоон автобус нэр гарсан байсан. Энэ Улаанбаатар хотод хуулийн хулгайг арилгах гэж ирсэн. Тэг өнөөдөр 2 жилийн дотор бол энэ хулгай бол бүр дэлгэрсэн байна. Би нэг жишээ хэлье. Нэг эзэнтэй 2 компани 38 удаагийн тендер авсан байна. 60 тэрбум төгрөгөөр. Тэг хулгай дэлгэрсэн байна уу? Хулгай хомигдсон байна уу? Өдөр энийг бодох хэрэгтэй. Энэ болон мега төслүүдээс алба хаагч нар 1 тэрбум төгрөг авсан гэж мэдээлэл гарч шít. Гэхдээ 1 тэрбум төгрөг гэдэг чинь одоо их мөнгө шүү дээ. Чи нэг айлын 3 үеэрээ хүнсэндээ хэрэглэх мөнгө байхгүй. Ийм хэмжээний зүйл Улаанбаатар хотод дэлгэрчээд байхад энэ хүн хариуцлага хүлээж огцрох ёстой. Ажлаа өгөх ёстой. Шалгуулах хэрэгтэй. Ажлаа өгч шалгуултал нь бид нар эрэгтэйг ам тэмцэнэ. Иргэдийн шүүхээр энэ Нямбатарыг шүүх цаг нь болсон. Юу ч харж. Таныг өмнө нас туулын уртны замын дэмжиж нагддаг нь агуулга байр суурь илэрхийлжсэн. Бичлэг нас сошиалд яваад байсан. Энэ дээр ямар байр суурьтай вэ? Та бас өчигдөр мэдээлэл ихтэй бол би туулын уртны замын эсрэг байсан гэдэг. Мега төслийг бол би дэмжсээрч ирсэн. Одоо ч дэмжиж байгаа. Би энэ дээр та бүхэндээ 3 зүйлийг хэлье. Нэгдүгürt мега хулгайг дэмжих ёстой. Тийм биз? Хоёрдугаарт туул голыг ширгээх төслийг дэмжиж болохгүй. Гуравдугаарт Монгол улс нэгдмэл улс. Монгол улсын ерөнхий сайд шийдвэр гаргасан бол бид дагаж мөрдөх ёстой. Хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр би нэг өсөндөө мега хулгайтай бол би тэмцэнэ. Өнөөдөр би түрүү хэллээ шүү дээ. Мега хулгайгаас 1 тэрбум төгрөг энэ одоо бүтээн байгуулалтуудаас аваад нэг айлын 3 үеэр идэх мөнгийг залилж байгаа. Энэ хүмүүстэй бид нар хариуцлага тооцох ёстой гэж харж байгаа. Тийм учраас би туулын уртны замыг дэмжихгүй байна. Хоёрдугаарт туулын уртны зам 33 км. Тэгэхдээ туулын далангаараа явна гэдэг анх тооцоотой байсан. Тэгтэл 33 км-ийн 11 км нь туул гол дагуу явах болсон. Туул гол хөндлөн огтлоор гарч болдог болохоос туул гол дагуу явах юм бол дэлхийд байгаа туул голын үндсэн бүтэц алдагдаж эргээд ус ширгэх гэдгийг эрдэмтэд, судлаачид, байгаль орчны одоо хүмүүс бүгд хэлж шít. Тийм учраас энийг судлаж нэг талд нь гаргах хэрэгтэй. За гуравт нь Монгол улс нэгдмэл улс юм бол Монгол улсын ерөнхий сайд Нямбатарын учралт шийдвэр гаргасан байна. Энэ хулгайг нэг талд нь гаргаж эцсийн цэг хүртэл нь зоотол бид нар энэ мега хулгай биш болтол нь үргэлжлүүлснээр дараа энэ төслийг зогсооно гэж хэлсэн. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ төслийг үргэлжлүүлнэ гэж хэлж болохгүй. Ард түмнийхээ эсрэг энэ Нямбатар жигсч болд юм байна. Нийслэлийн иргэдийн урлал ард түмнийхээ эсрэг дуу хоолой өргөж болохгүй. Энэ бүх хэрэгэлзээг нэг талд нь гаргасныхаа дараа энэ төслийг үргэлжлүүлэх үгүйгээ би шийдэх. Ер нь 2005 оны сүүлээс эхлээ хотын дараа Нямбатар болон сайд Батамгалан хоёрын хооронд бол улс төрийн зөрчилтөө үүсэж эхэлсэн шүү дээ. Таныг бол улс төрийн өрөнд бол Батамгалан сайдын хүн гэж ер нь ярьдаг. Ер нь энэ хоёр хүний маргаан донд ер нь та энэ өччих шиг болно шүү дээ. Энийг үгүй харж байна. Гэхдээ яг шолоохон хэлчихв бэ. Залуу улсууд Монголын ирээдүйн төлөө явж байгаа. Монгол улс юун дээр оршин тогтно гэж эв нийтлэл дээр оршин тогтно. Би нэг жишээ хэлэхэд 1965 онд Сингапуроос хөгжлийн гол их үүсвэр нь ерөөсөө юу байсан бэ гэхлээр ерөөсөө энэ эв нийтлэл эх оронч үздэг байсан байхгүй. Тэг би энэ зарчмын хүрээнд өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлыг авч явж байгаа. Харин Нямбатар бол далуу бодлоо. Би шууд шулуухан хэлээ. Бүгдийг өөрөө үнэн мэтээр ярьж бусдад ойлгуулдаг. Жишээлбэл одоо би яг шулуухан хэлэхэд энэ манай их баяр гэдэг одоо төлөөлөгч байна. Гэр бүлээр нь сая хэд хоног харлууллаа шүү дээ. Тэг энийг намайг хийж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж энэ иргэдийг энэ төлөөлөгчдийн хооронд нь хагалж байгаа үйлдэл гаргаж байгаа шүү дээ. Энэ хүн бол далуу бодлоо. Өнөөдөр Монгол улсыг хөгжүүлнэ гэсэн хаана вэ? Улаанбаатар хотын хулгайг арилгах гэсэн хаана вэ? Өөрөө энэ мега төслийг хэрэгжүүлээд мега хулгай болохгүй гэсэн хаана вэ? Бүх асуудлын ард бол энэ хүн бүгдээрэнд нь байгаа. Тэгээ энэ бүхний ард талд хүнийг шууд гүжирдэж, гүтгэж, доромжилж болдог. Энэ схемийг нь олон жил огсорцсон учраас энэ дээр бүр туршлагатай болцсон. Тэгэхээр бид бол харин энийг таслан зогсоогоод энэ Нямбатар гэдэг хүнийг огцруулад ажиллаа өгч иргэдийн шүүхээр шүүлгээд шалгуулж дуустал нь бол тэмцэх ёстой. А үүний дараа надтай санал нэг байгаа маш олон төлөөлөгч нар байгаа. Энэ хүний одоо юу гэдгийг зандал хийлэл дунд овог нэрээр нь дуудаж энэ танхимд оруулж ирж байгаад гарын өргүүлж байгааг та бүхэн харж байгаа. Энэ хүний үг үйлдэлийг хууль бус гэдгийг илэрхийлсний төлөө тэр төлөөлөгчийг хэрхэн яаж загнаж зандарч байгааг харж байгаа. Тэр энэтэй тэмцсэний дараа монголчууд эв нийтлэлтэй бол
Эв нэгдэлтэй болж иж бид нар манай улсаар хөгжнө гэж би бодож байна. Огцруулсан гэдэг байгаа тэр аваа гаргийн хуурлаа шүү дээ. Тэрийг бол ер нь тавал хууль ус гэж үзээд байгаа шүү дээ. Энэ талаараа юу хуулийн тийм байгууллагын хандсан уу? Тэгээд тэр 29 төлөөлөгчийг та зарлахыг өртсөн гэж яриад байгаа. Зөв Танд одоо сарварч тийм зүйл байгаа. Би яг шолоохон хэлчих. Манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дотор маш олон сайн залуучууд байгаа. Бид энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө явж байгаа. Би хэлсэн шүү дээ. Энэ хүний занал хийлд байна. Минээс дэмжиж байгаа шүү. Наад хүнээ бүр тултлан зүтгээд эцсийн заавал үзээрэй. Гэхдээ эрүүл мэндэд анхаар, аюулгүй байдалд анхаар, өөрийнхөө нэр хүндэд анхаарал гэж. Гэхдээ найзууд нь хамт байгаа шүү гэж байгаа. Бид бол олох байгаа. Би эргээд хэлээ. Энэ хүн энэ төрөөс зайлсны дараа манай энэ нэтхийн төлөөлөгчдийн асуудал хэмжээний зарчмаар зөв хандж чадна. Ингэжээж Монгол улс ороо хөгжинө гэж харж байгаа. Сая хавар бас одоо нийслэлийн хангаар чагсаал болсон шүү дээ. Ер нь бол Баянзүрх дүүргийн хорооны засаг дараа хэсгийн ахлагч нар оролцдог хотын дараа ярьжсэн. Энийг бас Батамглан сая та хоёрыг ер нь бол цаанаас нь захиалсан зөвхөрсөн гэдэг зүйлээс өмнө ярьж ирсэн. Тэгтээ явж ирсэн. Гэхдээ эн чинь иргэдийг төлөөлж байгаа төлөөллийн байгууллагуудын бүр ирэх шүү дээ. Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг нь бол тухайн хорооны иргэдийг төлөөлж байгаа. Та Баянзүрх дүүргийн дугаар хороонд амьдарч байгаа бол таныг төлөөлж тэр хүн төрд ажиллаж байна гэсэн. Гэтэл таны татвар төлөлтийн мөнгөөс авж байгаа гэдгийг уг үйлдэл үзэл бодлоор илэрхийлснийхээ төлөө тэр заавал захиалгатай байх ёстой. Тэнд үнэхээр татвар төлөгчдийн мөнгнөөс хумслаад бүтээн байгуулалтыг Баянзүрх дээр хийлэхгүй гэсний төлөө тэд дуу хоолойгоо илэрхийлсэн хин нэг үнэ захиалга байх ёстой. Энд чи яагаад юм болгон захиалгатай? Яагаад юм болгон өөрийнх нь хийж хэрэгжүүлж өнөөдрийг хүссэн шиг байх ёстой? Өөр шиг тэгвэл төрөөс хумсалдаг усны нас яг тийм байх хэрэгтэй гэж боддتي. Тийм зүйл байхгүй. Мега төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж гэсэн байгуулсан юм бол ямар хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгаа юм бэ? Ажлын хэсэг яах хараа. За би яг энэ дээр одоо би бас сэтгүүлч та бүхнийг уриалж байна. За маргааш цагт би иргэдийн сонсгол хийж эхэллээ. За энд бол би одоо энэ зөвлөлийн гишүүд, хурлын хороодын гишүүд, төлөөлөгч нараа би оролцуулна. За энэ бол мега төслүүдийг иргэд юу гэж үзэж байгаа юм бэ гэдгийг нэгтэл та. А нөгөө талаа энэ байгуулсан ажлын хэсгээр дамжуулж иргэдэд мега төслүүдэд үүсэж байгаа санхүүгийн бүх боломжуудыг бид нээлттэй болгож. Тэгээд иргэдэд энэ асуудлыг одоо хянах, шалгах энэ боломжоор нь хангаж өгнө гэж харж байгаа. Сүүлийн жилүүд нийслэлийн төсөв бол огцон хэлсэн, нэмэгдсэн гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ. Энийг бол ер нь бол нийтээр хэлцэж баталж байгаа шүү дээ. Ер нь ягаад төсөв ингээд огцон хэлээ, за үргэлжлэн зарлахад ингээд ингэж байгаа. Иргэдийн бол ягаад хяналттай вэ? Харин мэдээлэл хангаж өгөх ёстой гэж хэлж шүү дээ. Мэдээлэлээр хангаж бид энэ дээр хяналт тавьж ажиллаж байгаа. Мега төслүүд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрүүд амжилтаа олж үр дүнгээ өгж байгаа гэж харж ирсэн бол энэ бүхний ард талд хулгай байгаа учраас бид энэтэй одоо үүсэж энэ хууль шүүхийн байгууллагууд нь шалгадгүй бол иргэдийн бид нар нээлттэй болоод шалгасан энэ зарчмаар хэрэгжүүлж байгаа. Иргэдийн хурлыг ажилуулах хэмжээг Нямбатар олгож өгөх ёстой. Яа, иргэдийн хурлын тамгач нь бол танд өөрчлөн одоо байгаа. Тэгээд өчтөр бол дадлаа орлогч таныг бас ажиллаа өгөөд хамт шалгуулъя гэсэн зүйл ярьсан. нөгөө тамга авсахтаад байна гэдэг. Тэгээд одоо ингэ харалт одоо надад бол тамга байхгүй л байгаа юм тест. Төрийн тамга хууль, төр төших бас хуультай. Нэлээ төрийн тамга одоо байгаа газар их залаатай байгаа л гэж харж байна.